Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсрол судлалын төвийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Цэдэнбалын Батсуур. Сайн багш байхын тулд багшийн ёс зүй гэдгийг л одоо багасаа эзэмших хэрэгтэй юм да. Тухайлбал хүүхдэд хайртай байх нэгдүгээр. За хайртай байж байвал халамжтай байна. Эцэг хүүхдтэй хайртай халамжтай байдаг. Яг түүнтэй адилхан. Хүүхдээ хүндэтгдэг байх хэрэгтэй. Хүүхдээ та хэр зэрэг сайн хүндлэн хүүхэд таныг эргээд хүндлэх бол. Дараагийн нэг зүйл бол хүүхдэд анхаарал тавьж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг ангийн 30 хүүхэд байна гэхэд 30% нь анхаарах хэрэгтэй. Ямар хүүхэд одоо өнөөдөр энэ хичээл дээр ямар байдалтай байна, сэтгэл хөдлөл нь ямар байна, уйд хургуунигтай байна уу? Энэ бүхнийг анхаарч явах хэрэгтэй. Тэгээд хариу арга хэмжээ авч явах хэрэгтэй юм л да. За хоёрдугаар асуудал бол аливаа асуудалд судалгаатай л хандж явах хэрэгтэй. Ер нь ямар нэг юмны шалтгаан бол судалгаагаар л илэрнэ шүү дээ. Тэгээд янз бүрийн судалгааны аргууд байдаг л да. Тэр аргыг хэрэглээл энэ цаад шалтгаан нь юу вэ гэдгийг илрүүлээд тэр үр дүнгээ эргээд өөрийнхөө ажилд ашигладаг. Тийм байх юм бол одоо сая үр дүн гарна. Үр дүн бол яг бага байж болно л да. Бага ч гэсэн тэр үр дүн гэргээ хэрэглэхэд заавал агц гардаг юм учиртай. За 3 дугаар нэг чухал чадвар бол мэрэгжлийн чадвар. Мэрэгжил дээрээ бол байнга хөгждөг. Өөрийгөө хөгжүүлдэг л байх шаардлагатай. Ингэвэл одоо сайн багш болох зам чинь нэгднэ гэсэн үг.